Сайн байцгаана уу бүхэн цэцнэгсэлж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байгаадаа баяртай байна. За, итгэлийн эгч дүү нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бас итгэлийн анханд дүүстэй зориулж сатааны танаас нууцлсан байдаг асуудлуудыг үргэлж хөндөж ярьдаг. Энэ удаа ч гэсэн гайхалтай гэрчлэх болно. Бид гэрчлэх юм Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлэх болон хурны цусаа сатаныг ялсан юм аа. Амен. Энэ удаад итгэгчид Бурхныг гэрээрээ хайх нь зөв үү гэдэг сэдвээр ярилцсан. Тэгэхээр итгэгч хүн ганцаараа сүм чуулгангуугаар авралт хүртлээ өсөж авралаа хадгалж чадах уу гэдэг асуултыг тавина. Ийм итгэгчид бол нэлээд байдаг баха. Энд дээрээс нэг хоёр ойлголт байгаа. Библийн дагуу мэдээж тусгаарлагдсан хүмүүсүүд байдаг. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь болоо сүм чуулганд үргэлж хамрагдсан ийм хоёр агуулга яваад байдаг. Энийг ялгааг тайлбарлаж ярьцгаая тийм ээ. Хамаагүй ер нь гэртээ суугаад Бурхныг хайжсэн хүмүүсүүд ч бас манад байгаа тий. Энэ үр дүнтэй зөв арга байсан уугүй юу? Энээсээ гарч ирснээр ямар ялалтанд хүрж ийна гэд хурцлаа хаалцъя. Тэр би нэг асуулт тавьж байна л та. Итгэгч хүн ганцаараа сүм чуулгангуугаар авралт хүртлээ өсөж авралаа хамгаалж чадах уу гэдэг асуултанд хариулаад эхлэхээр илүү тодорхой болов. Хамгийн нэгдүгээр сүм чуулган гэж юу вэ гэдэг талаар тий. Тэгэхээр нөгөө Эхлэл намын 28 дээр хэлсэн байгаа Исаак Яаковыг дуудаж түүнийг өрөөн захиж хэлдэг байгаа тий. Төгс хүчит Бурхан чамааг өрөөж, чамааг өсгөж, үржүүлэн, өнөр өтгөн болгож чи олон ард түмний чуулган болох болтугай гэд. Бүр хуучин гэрээн дээр бүр чуулган гэдэг зүйлийг анх хуучин гэрээнээс чуулган гэдэг ярьсан. Бурхан хэрвээ ганцаараа байгаад болно гэсэн бол хувь хүний бүрийг ганцаараа байгаа газартаа тий чи надтай хамт байгаад миний үгийг уншаад чи өөрөө өсөө гэд хэлж байсан ш. Гэтэл Библи Эхлэл номноос эхлээд Илчлэлт ном хүртлээр дандаа чуулган руугаа хандаж ирсэн. Дандаа чуулган гэдэг лөө хандаж ирсэн. Хувь хүн л гэхээс илүү чуулган руу хандаж ирсэн байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг чуулган гэдэг бол эзэнд итгэсэн бүх хүмүүсийн цуглардаг газар. Тэр чинь нэг сүнсэнд баптизм хүртсэн, нэг зорилгын төлөө явж байгаа хүмүүсийг нэгдсэн газрыг чуулган гэдэг байна. Тэгэхээр нөгөө ганцаараа байснаас нөгөө олуулаа байсан дээр гэж. Тэгэхээр яг эзэн дотор нэг сүнсэн дотор нэгдсэн хүмүүсийн цугласан газар, тэр газар эзэн өөрөө байгаа. Эзнэр шууд байна, тийм ээ. За энэ талаар бас Матай номын 18:10 дээр бичсэн юм аа тийм. Миний нэр дээр 1, 2 болон 3 хүн хаана миний нэр дээр нэгэн тэр газар бий байна гэж. Тийм болохоор бид нар гэртээ 2 хүн гэртээ ганцаараа суугаад хичнээн ингээд Библийг уншаад залбираад ингэсэн ч гэсэн тэр хүн нөгөө сүм гэдэг маань бидний сүнсний өсөж торних орчин учраас тэр газар очихгүй болохоор тэр хүн яг л Бурханаас онцгойлон дуудсан одоо Мөсө шиг чигмүү тиймэрхүү тохиолдол биш бол хүн ер нь гэртээ ганцаараа суугаад сүнсээр өснө гэж ер нь боломжгүй зүйл болчиход байгаа юм л да. Тэн дээр бас Эфес 1:23 дээр нэг юм ишлээ л да. Энэ бол чуулганыг яг тодорхойлсон ишлэл гэж бодож байна. Чуулган нь түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргчийн дүүрэл болоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг сүм чуулганаараа дамжуулаад одоо амьд үнэн үгээ бид одоо сүнснийхээ хоолыг тий сүнслэг бэлгүүдээ хангамж одоо ерөөл эдгэрэл эрхчлээ яг сүм чуулганаараа дамжуулаад бид яг авах яг хамгийн яг чуулган гэдгийг маш сайн тодорхойлсон хичлэл юм болов гэж бодож байна. Одоо тэрүүний хэлсэн дээр би эгчтэйгээ, дүүтэйгээ дахин нэг дүүтэйгээ гурлаа болчлоо бид гурав. Гурлаа байхад сүм гэсэн штэ гэд ингээ гэртээ суугаад байгаа юм шүү дээ. Бас энэ дээр ямар тайлбар хөө? Одоо тэгэл бас ярина штэ тий. Бид нар ингээд зүгээрээ бид 3 нийлч гэсэн бидний донд сүнс Бурхны сүнс ажилдаг. Бид нар ингээ Библийг барьсан. Бурхнаас зуурч ийн гэд ингэчдэг тий. Энэ нь чуулган яг мөн үү биш үү? Энэ чуулганаас авах чуулганы хэрэгцээ хангагдаж байгаа юм уу? Хангагдахгүй. Сүмээр сайн дурын л одоо бүлэг гэх юм уу тий. Өөртөө л яасан. Нэг талаар ингээ зөв юм шиг боловч зөв тийм ээ. Яг нэг бүлгэн зөв тий. Яг тэгвэл нөгөө 2 ба түүнээс дээш хүн миний нэр дээр цуглуул би та нарын дунд байдгийг хэлсэн. За тий. Гэхдээ
Тэд нар ч өөрсдөө яг сайн дураараа яг чуулганаас өөрсдөө ариун сүнсээр дахин төрсөн чуулган дотроо буулган дотроо байгаа хүмүүс хаан цугларна. Тэдний дунд би байна гэж хэлж байгаа байхгүй дуулууртай байгаа итгэгчтэй. Түүнээс яг ингээ бурхны чуулганыг одоо хүндлээгүй өөрсдөө яг дураараа гэр орноороо ингээд бид нар өөрсдөө Библийг уншаад би ганцаар ингээ болж байна явна гэсэн итгэгчдэр бол тэгж ариун сүнс бол тэгж ажиллахгүй гэдгийг одоо Библи бидэнд баталж байгаа тийм. Бурхан дандаа чуулганаараа дамжуулж үгээ айлддаг. Чуулганд хандаж ярьдаг Бурханы хүмүүс элч нар, иш үзүүлэгч, багш нар, хонжид чуулганд хандаж ярьдаг. Тэгээд бүх одоо бид нар сүнслэг бэлгүүдээ үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө чуулганд тэр бэлэг яаж өгөгцөө тэр чуулгандаа бэлгүүдээр гоёод тэр бэлгүүд нь эргээд нөгөө чуулганд үйлчлэхийн тулд өгдөг байгаа байхгүй. Түүнээс хувь хүнд хойр эрхлэх аж ахуй шиг тэгж өгөхгүй л байгаа байхгүй тий. Би алдаршихын тулд хувь хүн миний амбицийн төлөө эрх ашигын төлөө биш л байгаа байхгүй. Бурхан бүх зүйлийг инх зэгстэйгээр чуулган дотроо тий алдар чуулган болохын тулд Христийн биеийг нийтгэхийн тулд үнэхээр өөрийн тэр чуулганаа хадан дээр тий Христ болох хадан дээр байгуулдаг. Нөгөө 1-р Коринт 12-ийн 27 дээр хэлсэн ш сайн нөгөө Христийн бие гэдэг тий. Тэгэхээр нөгөө бид нэг сүнсэнд баптизм хүртээд нэг бие болж байгаа ш Христийн дотор нэг бие болж байгаа тий. Тэгвэл энэ дээр ингэж үздэн. Эдүгэ та нар Христийн бие бөгөөд тусдаа эргэтнүүд юм гэж байгаа байхгүй. Эргэтнүүд юм. Тэгээ бурхан чуулганд 1-р элч нар, 2-р иш үзүүлэгч, 3-р багш нар дараа нь гайхамшиг эдгэх бэлэг мөн туслах, удирдах олон төрлийн хэл ярих чадварыг сойрхжээ гэж байгаа юм. Тэгэхээр чуулган гэж Христийн бие нэгдсэн газар энэ зүйлүүд ирнэ гэдгийг хэлээд байна шүү дээ. Тэгвэл нэг хэсэг бүлэг хүмүүс дотор энэ зүйлээ бурхан хангахгүй гэдгийг бас тий энэ ишлээс нэг бодлон тэгж бас ойлгож болохоор гадаасаа тий. Одоо энэ дэр нэг асуулт бас байгаа юм л та. Тэр хүн яг ямар зорилгоор ганцаараа яваад байгаа юм бэ? Гэсэн зорилго гарч ирж байна шүү дээ. Тэр хүн яг юу бодож яг юуны төлөө бас Библиэл дээр юуг ойлгосон байгаа учраас тэгж явж байна. Тэ? Яга ганцаараа гэртээ суух болов тий. Тэгээ ингээд янгууд айгүй олон хүмүүс тэгж явах. Би эзнийг дагаад ганцаараа явж байна гэж ярьж байгаа. Би эзний явсан замаар явж байна. Тэр нь Есүс ганцаараа явсан учраас би бас ингээ ганцаараа явж байна гэж ярьж байгаа байхгүй юу? Тэгээ тэн дээр нэг зүйлээ амар буруу хийгээд байгаа. За тэгвэл бид нар итгэгч хүн ганцаараа явж байгаа гэдэг асуудлыг бүр урагшаана яваад тэр хүн итгэгч юм байна. Есүс итгэж юм. Тэгвэл одоо тэр хүний итгэдэг Есүсийн талаар авч үзье л да. Есүс ганцаараа явсан гэж юу? Яг бол Есүс ганцаараа гэртээ суугаад залбираад бээгүүл чадхаар байсан шүү дээ. Хин хүнээс илүү те ариун сүнсээр дүүрээд бурхан ганцаараа бүгдийг хийж чадхаар нь. Гэхдээ Есүс яагаад олон дагалдагчийг цуглуулсан юм бол? Есүс яагаад олноор нь авчирсан юм бол? Хүмүүс өөрөө сонгож байна. Дээрээс нь олон хүмүүсийг эдгээж тэр газар авчирч шүү дээ. Тэгээ Есүсийн байгаа газар болгон олон хүмүүс цуглаж байсан тийм. Тэгээ тэр газар сүм чуулган гэж явчихсан шүү дээ. Бас нөгөө талаас нь янгууд Үйлс номдэр хэлдэг шүү дээ. Паул бас олон газараар явж хүмүүсийг яадаг тийм. Үйлчилдэг. Гэхдээ хэсэг бүлэг дагалдагч нар дээр очиж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ тэрийг сүм чуулган гэж хэлээгүй. Дагалдагч нар гэж хэлж шүү дээ. Харин Паулын очисон газрыг болохоор сүм гэж нэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр олноороо цуглаад тэр дагалдагч нар олноороо цугласан гэсэн сүм бас биш юм байна. Тэ? Тэр сүмийг хэн нээж ийн? Тэр үнэхээр бурхнаас нэгэн сүм чуулган уу гэдгийг бурхан өөрөө тогтоож байгаа байхгүй. Яг бол Есүс өөрөө сүм чуулганаа байгуулж штэ. Есүс өөрөө сүм чуулганаа байгуулж чинь өөрийнхөө дагалдагч нарыг илгээгээд тэр дагалдагч нар сүмүүдийг тарьж эхэлж байгаа байхгүй. Сүмүүдийг тарьж эхэлж байгаа. Тэгвэл нэг хүн ганцаараа би одоо яг тийм зорилгоор явж байна гонгот тэр хүнийг бодоод үзэлтэй. Тэр хүн үнэхээр яг дагалдагч те сүм чуулган тарихтаар дуутагдсан уу? Илч хүн мөн үү? Таныг тэгж дуудаг та ганцаараа явлаа гэд танд ямар ч ашиг байхгүй. Ягаад гэвэл ганцаараа явсан хүн унахад тэр хүний хэн босох вэ гэж байгаа байхгүй. Харин хоёул явсан нь би нэгэ төшин босгоно. Ингэж айгүй хурдж байгаа. Энэ бол айгүй асуудал, аюултай асуудал байгаа байхгүй юу? Яг бол та ганцаараа таны мэдгүй зүйл дээр та унвал таныг хэн татаж гарах вэ? Тэгээ унтсан чигээрээ явж байгаагаа зөв гэж бодоод байвал бурхнаас маш их холдож байгаа байхгүй. Тэгээ тэрийг өөрөө зөв гэж бодоод байгаа. Гэхдээ Библиэлд бичигдсэн зүйлүүдийн
болж байгаа зүйл нь нэгч байхгүй. Тийм хүнтэй хүртэл таарж байгаа байхгүй. Би Есүсийг дагаад ингээ ганцаараа Есүсийн явсан замаар би ингээ явж байна. Гэхдээ хамгийн чухал зүйл нь тэр хүн Бурхны зүрх сэтгэлийг ойлгоогүй байхгүй. Өнөөдөр Бурхан тэр хүнийг ганцаараа яваасаа гэж дуудсан уу? Эсвэл Бурхан энэ дэлхий дээр юу хүсэж байгаа гэдэг хамгийн чухал. Авралыг хүмүүс тарихын тулд олноор нь дагалдагчийг илгээж байгаа байхгүй. Яг бол олон хүмүүсийг аврахын тулд тэр Бурхны хүсэл шүү дээ. Есүс ч гэсэн энэ төсөл дуулуурт Бурхны хүслийг биелүүлэх нь миний зорилгоо, миний хоолоо гэж. Энийг биелүүлэх нь хамгийн чухал байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ганцаараа яваад яг хүндээ юу хойчих юм те? Юу хийх юм? Юуны төлөө? Та энэ дэлхий дээр олон аврал амийн төлөө Бурхны төлөө тэр зүйлүүдийг хийх нь чухал уу? Эсвэл ганцаараа тэгээ бардамнаад ганцаараа ингээ сайхан би болж гэнэ гэд тэр таны хувь чухал уу? Танд үр жимс байхгүй те? Та өнөөдөр ганцаараа явлаа гэд аврагж байгаа хүн алга. Гэтэл чи наанаасаа буугаад хүрээдэрээ. Миний сүм чуулганд хүрээдэр. Чи ганцаараа наанаа явхад чи ганцхан хүнд хүрч байгаа. За болоо 10 хүнд хүрлээ. Чи зүгээр наанаасаа буугаад сүм чуулганд нэгтгэхэд чи 100 хүнд хүрэх боломжтой гэж хэлвэл тэр хүн ганцаараа бардамнаж явснараа цаг хугацааг ямар их алдах вэ? Хичнээн тэр цаана алдагдж байгаа амь авралыг тооцоолохгүй шүү дээ. Тийм? Бурхны хүслийг бас тооцохгүй тийм? Өөрийнхөө хүслээр яваад шүү дээ. Би Есүс ганцаараа явсан учраас би ганцаараа явнаа. Тий харин одоо ийм хоёр төрлийн итгэгчид байна. Итгэгчдийн дунд хоёр одоо ойлголтоор хүмүүсүүд өөрийгөө гэртээ тусгаарлах шалтгаан байх шиг байна. Нэг нь бардамнаж би Есүсийг дөрөж гэн гэж суудаг юм байна. Нөгөөсг нь зөндөө Бурхныг хайгаад яваад цөхрөөд үнэн хаана байна? Байхгүй байна. Үнэн ерөөс ганцхан ном юм байна. Библи юм байна гэд Библийг тэрээд гэртээ суцсан. Ийм хоёр төрлийн одоо нэг талаар айж штэ. Энэ сүм бол аюултай байна. Ерөөсө биш байна гэдгийг мэдээд нэг суцсан хэсэг байна. Нөгөөсг нь бүр буруу ойлголтоос болоод би ерөөсө Библийг бариад ингээд би эзнийг дагчиж чадна гэдэг ингээ хоёр төрлөөр тий суучаад байна. Суудаг юм уу гэдэг ойлголт гарч ирж байна тий. Тэгсэн байсан хүмүүсүүд манай сүмд штэ ирсэн. Би их удаан гэртээ буруу сүмд явж баларч яснаас гэртээ суусан дээр юм а гэдэг шийдвэр гаргаад би суус юм а. Тэгээ суугаад байсан чинь үнэхээр би төвчгээ болоод ирлээ. Тийш дээ. Тэгээ магадгүй өнөөдөр таны төвчээр алдраад Бурхан руу залбираад сууж байгаа вэ? Тэгвэл танд өнөөдөр хариулт нь очиж гинэ. Таныг Бурхан дуудаж гинэ гэж энэ гэрчлэлээр дуудах болтгой тий. Ганц хүн айл болохгүй тий. Нөгөө ганц мод одоо гал болохгүй гэдэг шиг яг ганцаараа яваад гал бол унтрах байхгүй юу? Ганцаараа хүн яг ингээд нөгөө чуулган бол яг ариун сүнсний гал, ариун сүнс буудаг, оршихуй буудаг тийм гайхалтай газар байхгүй юу? Чуулган бол жинхэнэ Бурхны одоо дуудсан өөрөө одоо Бурхан өөрөө эзэн нь байдаг, толгой нь тэрүүн нь байдаг тий. Жинхэнэ эзний одоо үнэн бөгөөд амьд чуулган болвол эзэн өөрөө яг дотор нь ингэж гайхалтайгаар ажиллаж байгаа чуулганы тэр нэг одоо тэндээсээ ингээд эсвэл ингээд зарим хүмүүс ингээд салгагдаад явж штэ. Гал авсан ч гэсэн гараад тэр аюу хурдан унтарна. Тэр ганцаараа явж байгаа хүн би өөрийгөө мундаг байна, би болж байна. Би ер нь өөрөө ингээд явчихна Бурхан намайг одоо ингээд тосолсон гэл ингээд андуураад байгаа байхгүй тэр чинь яг жинхэнэ Бурханаас мөн үү биш үү гэсэн баталгаа бүх баталгаагаа эзэн өөрийн чуулганаараа өөрийн үгээрээ өөрийг одоо томилсон досолсон тий дуудсан өөрөө эзэн үнэхээр тэр хүнийг одоо нөгөө бэлтгэсэн тэр хүмүүсээ дээр одоо ярьдаг байгаа байхгүй шүү зүйлгээр тий тэгэхэд яг ингээд би бие дагаад би айгүй мундаг би өөрийгөө ингээд ингэж бодож гин ингээ явчихна гэд ингээд өөрийгөө тусгаарлаад ингээд байж байгаа хүн болвол та бол бас мэхлэгдсэн байна л гэж хэлмээр байна. Яг мэхлэгдээд байгаа юм тийм. Мэхлэгдсэн. Тэгээд за өөр нэг өөрсгөө хүнтэй сүнсээр очиод одоо яг ариун сүнсээр биш одоо тэр чинь янз бүрийн мэрэг төлгийн сүнс янз бүрийн сүнсээр холбогдож байгаа шүү дээ. Хүн чинь ер нь бол ингээд хүн бодвол ингээд сүнсний бөөгнөр л байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө өөртөө гүйцэтгэх сүнстэй хүнтэй холбогдоод за нэг дахиад нэг өөрсгөө хүсэл зоригтой эзэн дуулна халуунаар үйлчлэмээр л байгаа мөртлөө тэгээ бас өөрөө бас шин тулан болоогүй мөртлөө тэр нөгөө бохир сүнснийхаа одоо дууг ариун сүнсний дуу хоолой гэж андуураад тэгээд нөгөө бас яг өөрсгөө хүсэл зоригтой хүнтэй нийлжлээ гэж бодё хоёлаа. Тэгэхэд хоёулаа сүнсэн дотроо те сохор дагуулах уу хоёул бүдэрч унана гэж хэлсэн шүү дээ. Тэгээд тэр хүмүүс юу хийгээд яваад байна те яг эзэн дотор өөртөө шалгах хэрэгтэй юм болов уу гэж бодчих те. Яг
чуулган бурхан өөрийн чуулганыг Есүс Христээр дамжуулан бидэнд өгсөн шүү дээ. Чуулганыг. Бурхан өөрийнхөө чуулганыг яах гэж байгуулсан гэхээр чуулган дотроо эзэн үгээ хэлнэ. Чуулган дотроо өөрийнхөө хийх ажлаа чуулгандаа зааварлана. Чуулган дотор эдгэрэл чөлөөлтөө хийнэ. Чуулган дотор хамгаалтаа тавина. Эфес номон дээр байдаг ш тэ хүн бүрэн хоёрт дуулгаа хүмүүс гэдэг шүү дээ. Толгой, чээж, гутал, хөл гэл бүх байдаг. Тэгтэл бидний ар нуруу хамгаалтгүй. Ар нурууг юу хамгаалахыг чуулган хамгаална. Тэ хамт чуулганд явж байгаа итгэгч ах トゥ нар бүгдээрээ нийлээ чуулган бидний ар нурууг хамгаална. Тэгэхээр нөгөө нэг чуулганд хамрагдахгүй байгаа ганцаараа явж байгаа тэр хүмүүс бол ар нуруулуугаа тэ дайсанд олдлогдох, нуруугаараа араасаа баригдах бүрэн боломжтой байна гэж үзэж байна тэ. Тэгэхээр нөгөө нэг ганцаараа явж байгаа хоныг тэ чон бариад авахд маш амархан шүү. Чуулган гэдэг бол өөрөөр хэл хончинтой байхгүй. Чуулганыг хончин байж чуулган байгаад байгаа тийм. Тэр хончин бол хончин өөрөө бидний эзэн Есүс Христ. Есүс Христ бидний хончин учраас биднийг чуулганд байгаа чуулганаа өөрийнхөө хондыг бүгднийг хамгаална. Тэр юу гэдэг лээ нөгөө дүлгэн усны дүр хөтэлдэг тийм. Тэгээд үнэхээр гайхалтай. Тэгж явуулж агаад тэгтэл энэ зүйлээсээ тасраад ганцаараа явж байгаа зүйл тэр чонд баригдах хурдан баг амархан тийм. За тэгэхээр болгоомжлоод гэртээ суудчихсан бурхныг хайж байгаа гэж хууртаж сатан мэхлэгдэж байгаа гэдэгчэд үнэхээр та чуулганд хамрагдахгүйгээр сүнслэг одоо сүнсний хоолоо нэгдүгürt авч чадж гэнэ үү? Авч чадахгүй. Энд чи чуулганаар өгөгдөн, онцноор өгөгдөн тий. Сүнслэг хэрэгцээнүүд хангагдж гэнэ үү? Сүм чуулган дээр ариун сүнсний бэлгүүд ажиллаж, сүм чуулган гэдэг нэг бүхэлдээ ажиллаж хондоо угаадаг, цэвэрлдэг, гойдог, чимдэг ийм гайхалтай. Сүнслэг хамгаалт байна уу? Та ямар үр жимс байна гэд ингээд өөрийнхөө үнэнтэй тулцлах нь зөв юм аа. За ямар ч сүм чуулганд л итгэгч та хамрагдахгүй бол танд хамгаалт байхгүй сүнслэг хэрэгцээнүүд чинь хангагдахгүй маа гэж бид үргэлжлүүлэн ярьсаар байна. Бардам байдлаас болоод би тэр буруу ойлголтоос болоод гэртээ сууцсан итгэгчдэд тэр талаас нэг хариулт өгөөч. Тэрийг буруу бодсон бодлыг нь нураах. Одоо ингэж боддог жишээ нь Мася ганцаараа байсан шүү дээ. Гэл ингээл хуучин гэрээний ганцаараа бэлтгэгдсэн тусгаарлагдсан усуд байна шүү дээ. Эднэртэй ингээд өөрийгөө их харьцуулаад тавьчаад ингээ мэхлэгдээд суугаад байт юм шүү дээ. Тэр хүмүүсүүд ямар зорилгын дагуу тодорхой хугацаанд ганцаараа байсан юм бэ? Эзний дуудлага гэж байна тий. Тэр үнэхээр яг эзэн тэр хүнийг үнэхээр сонгоод, томлоод зөвхөн хин нэгнээс биш өөрөө бүр ингээд тусгаарлаж агаад өөрөө эзэн бэлдэж ингэж гаргаж ирж байгаа. Тэр ганцаараа байгаа л өөрөө сайн болоод өнгөрнө гэж байхгүй. Эзэн тэр хүнийг бүр тусгайлан ингэж бэлдэж агаад тэгээд яаж ин чуулган руу илгээж байгаа байхгүй. Тэрнээс ч тэр хүн ганцаараа байж байгаа зорилго юу вэ гэж тэр ганцаараа байж байгаа хүн зорилгоо харах хэрэгтэй байгаа байхгүй тийм. Миний ганцаараа байж байгаа нь тэгвэл би ганцаараа бэлдэж болно тийм. Ганцаараа Библи уншиж болно. За би ганцаараа байя. Тэгвэл эцэстээ миний зорилго юу вэ? Би өөрөө л би эзэн дотор сайн болох гээд байна уу? Эсвэл би ганцаараа байж бэлтгэж жагаад эзний хүслийн дагуу би буслуу ингэж гарах гээд байна уу? Ямар зорилгоор ганцаараа байгаад байна тий? Эсвэл би хин нэгнээс буруу зүйл надлаа ирчихвэдэ гэд би айгаад нуугдаад би ганцаараа нэг газар суугаад байна уу? Тэгэхээр яг ингээ буцаагаад ингээ нөгөө зорилгоо харах чухал байгаа даа тий? За тийм ганцаар за яг ингээ тусгаарлагдсан хүн бол яг тодорхой нөгөө зорилгоо харсан байх хэрэгтэй байхгүй бурхнаас дуудлага илчилтэй. Тэгжээж магадгүй бурхан дотор бурхан агуу зүйлсийн төлөө онцгой тохиолдолд тэгж суулгано гэхээс барагтаал бол тийм зүйл баг байхгүй. Бурхан чуулганаараа л ариусгаж, угааж, цэвэрлэж ингэж гаргаж ирдэг тий үйлчлэгчтэй. Тийм Библиэлд ч гэсэн цөөхөн хідэн тий цөөхөн тохиолдол тий. Тэгэхээр тэр тийм хүмүүс бол ховор байдаг. Тэгээ Есүс ч гэсэн хэлсэн шүү дээ. Есүс өдөр бүр сүм сургаалаа заадаг байлаа. Хэрвээ сүм чуулган хэрэггүй байсан бол бидний ч гэсэн ингээд гэр ихтэй ганцаараа суугаад ингээд Библийг уншаад тийм байгаарай гэж хэлсэн баг.
өглөөнөөс орой болтол Есүс сүмд сургаалаа зааж байлаа гэд. Синагог тий. Тийм, синагог гэд донор хэлнэ шүү дээ. Тэгэхээр сүм чуулган бол хамгийн чухал бидний. Тэгээ 1-р Петр 4:10 дээр болохоор хүн бүр хүлээн авсан бэлгүүдээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвчиг үйлчлэл гэж байгаа юм. Тэгэхээр үндсэн бидний эзэн дээр ирсэн яг үндсэн зорилго юу юм бэ? Тэгвэл бүр үндсэн зорилго юу юм бид нар? Магадгүй тий. Нэг бодлын яг өөрийнхөө хувьд яхад за би мөнх амийг авахын төлөө тий би бурхан дээр очихын төлөө би өөрөө аврагдсан. Тэр би гэж бол бүр энэ дээр тэгвэл дэлхий дээр байж байгаа миний зорилго юу? Эснийг алдаршуулах, эснийг үгийг тунгалах, төөрсөн сүнсүүдийг аврахын төлөө л энэ гол зорилго нь энэ болоод байгаа юм. Тэгтэл гол зорилгын зүйл нь юу вэ гэхээр сүм чуулган дотор байж аж хамрагдчихэж тэр бид нар зорилгоо хэрэгжүүлэх зүйлээ хангамжаа энэ чуулганаас авах гэдэг байгаа юм. Ариун сүнснээс тэр чуулганд ирж байгаа тэр энд ариун сүнс энэ Бурхны өөрийнхөө энэ чуулганд ариун сүнс ажиллана. Энэ чуулгандаа өөрийнхөө бэлгүүдийг өгнө. Тэр бэлгүүдийн энэ чуулганаасаа бид нар аваад тэр авсан бэлгүүдээрээ бид нар бусад хүмүүс рүү гарахтаа үйлчлэнэ гэдэг. Эндээс бид нар өөрөөр хэлбэл бэлтгэгдэж байгаа байхгүй тий гадагшаа гарах энэ бэлтгэлийг бид нар чуулганаасаа тэр бүх хангамжуудаа авна. Зэвсэглэгдэнэ. Тэгээс зэвсэглэгдэхгүй байж аж бид нар одоо бидний дайс бол маш хүчрэх штэ бид нар ч хүнтэй тэмцээгүй те харанхуй хүч гэдэг чинь маш хүчтэй. Тэгээд зэвсэглэгдээгүй яг бурхнаар ингээ бэлтгэгдэж тоноглогдож зэвсэглэгдээгүй байж аж яг бид нар сатаны эсрэг тэр армийн эсрэг зогсно гэж байхгүй. А тэр тусмаа бурхан чуулгана маш хүчрэхээр хургын цус чуулган тэнгэрлэгчүүдийг илгээсэн. Чуулганд илж иш үзүүлэгч багш те хончин бүгдийг чуулганаар чуулгандаа өгсөн байгаа байхгүй юу. Тийм учраас нөгөө бид яг эсний яг жинхэнэ чуулган гэж байгаа шүү дээ. Жинхэнэ чуулганаас ирж бид нар яг тэр тодорхой тэр дуудлага, зорилго тэр миний зүрхний хандлага яг яаж юм те зүрхээ шалгуулна шүү дээ. Гэрэлд орж ирээд. Тэгээ миний зүрхний хандлага би юу алдарших гэдэг юм уу? Миний хуучин хүний тэр юм байгаад байна уу те ёрын байна уу тэр бүх зүйлээ шалгуулад цэвэрлүүлж дараа нь тэр дуудлага авч байгаа байхгүй хүн. Түүнээс одоо нөгөө яг чуулганаар яваагүй гэртээ ингээ ганцаараа би болж байна би бурхнаас ингээ дуудагдсан юм байна би өөрөө үйлчилсэн тэгэхээр тэр хүн магадгүй дутуу хас дутуу шин тулан болоогүй хуучин тулам хിവэрэ бай мөртлөө олон хүмүүсийг төөрөлдөлд оруулж олон хүмүүсийг бас үнэхээр ингээд буруу зүйл рүү дагуулж байгаа юм биш үстэй тий. Бас тийм магадлалтай. Тэгэхээр би 1-р Коринт 12-ыг бас хэлмээр байна л да. Ах トゥ нараа сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдлэггүй байхыг би хүсэхгүй байна. Та нар хайртан байхдаа хэлгүй шүтэнүүдэд хөтлөгдөж төөрөлдсөн байснаа мэдэх билээ. Тиймээс хинч Есүс харагсан гэж Бурхны сүнсээр ярихгүй. Ариун сүнсээр бус бол хинч Есүс бол эзэн гэж хэлж чадахгүй гэсэн. Бэлгүүд нь ялгаатаж сүнс нь ижил гэж байгаа байхгүй. Нэг сүнс дотор одоо бурхан чуулган дотроо хүн бүрт ингээ бэлгүүдийг ингээ өгцөн. Тэ бэлэг болгоод ингээ өгцөн. Гэхдээ нэг сүнсээр ажиллана гэж байгаа байхгүй. Түүнээс одоо ингээд хоёр хүн дураараа бид хоёр ингээд чуулган байгуулна гэд гэртээ суугаад энэ бол чуулган гэж хэлэхгүй байгаа байхгүй. Харин хүн ганцаараа болоод би сүм эзний орших газар. Олуулаад нийлээд бид нар алдарч чуулган болж байгаа байхгүй. Тэгэхээр үйлчлэлүүд нь ялгаатай гэд яагаад хэлсэн юм? Үйлчлэл байх ёстой. Үйлчлэлүүд гэдэг олон тоон дээр хэлсэн байгаа байхгүй. Үйлчлэлүүд нь Бурхны чуулганд олон үйлчлэл байх ёстой гэж. Тэгээд энэ ялгаатайж эзэн адил гэж байгаа байхгүй. Нэг эзэн л удирддаг. Түүнээс олон толгойтой хүний газрын зүтгэрийн тэр зүйлээр хүний санаагаар удирдуулсан, хүний оюун бодлоор удирдуулсан зүйл биш гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр үйлдэлүүд нь бид нар ингээд ялгаатай гэж байгаа байхгүй. Үйлдэлүүд нь ялгаатайч бүгдийн дотор бүхнийг үйлдэгч нь мөн л бурхан гэж байгаа байхгүй. Энэ болохоор юуны тулд гэсэн чинь нийтийн тусын тулд сүнсний илэрлийг хүн бүрд өгсөн гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нийтийн тусын тулд гэхээр чинь бид нар энэ чуулган нийгмийн төлөө, нийтийн төлөө барьж байгуулагдсан байгаа байхгүй. Хувь хүн өөрийнхөө ашиг сонирхол юм уу, өөрийнхөө тэр нэг хүнийг алдаршуулахын тулд биш байгаа байхгүй. Тэ Бурхныг алдрын төлөө, олон хүний аврал, сайн мэдээний төлөө тэр чуулган байгаа байхгүй.
За бардамнаг бол ганцаараа байгаа хүн яах вэ гэдгсэн дээ. За нэг талын үнэхээр улс их оронд нь те байгаа газар нь бурхны үн сүм цуглаан байхгүй байгаа тохиолдол те тэр хүн өөрөө үнэхээр бурханд нэг ирэн хайгаад явсан очисон газар нь биш байгаа тохиолдолд буруу буулганд ороо те амьдрал нь сүржсэнээс гэртээ үгээ уншаа суужсэн дээр болчихж байгаа. Гэхдээ бурхан хизээч сум чуулганыг те гаргаж ирэхгүйгээр тэр улс үндэснийг тэр чигээр нь орхино гэж байхгүй шин. Ямар нэгэн байдлаар сайн мэдээ бүх үндэстэнд тунхаглах гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр газарт яг бурхны жинхэнэ сайн мэдээ гарцаагүй хүрнэ л гэсэн үг. Тэгэхээр улс үндэстэн дээр ч гэсэн байхгүй байсан бол заавал гарцаагүй гарч ирнэ. Яг бол бурхан Израильчуудад Мосег илгээсэн шүү дээ. 400 жилийн дараа. Тэгэхэд тэр хүмүүс 400 жил бурхныг хүлээсэн байгаа байхгүй юу? Тэгээд Мосег илгээж байна. Яг тэрнтэй адилхан Монгол үндэстэнд 30 жилийн хугацаанд бурхныг ирэн хайж байгаа хүн байж болно шүү дээ ганцаараа. Тэгэхэд өнөөдөр та бурхан өөрийн сүм чуулгана байгуулж байгаа гэдгийг тэрийг яаж таних вэ? Библиэлд байгаа үгээр тий? Дээрээс нь тэр үнэхээр зүйлүүд та үнэхээр хайгаа таны итгэж байгаа тэр мөн бол нэгдэх ёстой юм. Тий? Бурхны тэр зүйлүүдтэй нэгдэх ёстой байхгүй. Тэгээ тэр сүм чуулгануудыг өөрөө очих тэр сүм чуулганаа ирэн хайж байгаа бол тэрийг шалах ёстой байхгүй. Энэ яг үнэхээр бурхны сүм чуулган мөн байна уу? Энэ миний яг очих газар мөн байна уу? Бурхан би хаана очих вэ? Тий? Би ингээ ганцаараа яваад ахын зүг үү? Тэгвэл би үйлчлэх хэрэгтэй өстэй. Тэр хүн үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Тий? Бурханд үйлчлэх ганцаараа яаж бурханд үйлчлэх юм? Чадхынхаа хараар үйлчлэнэ. Зөв тий? Гэхдээ бүр илүү олон хүнд явахын тулд бурханд үйлчил ах дүүс гэж яриад байна. Бурхны хүүхдүүд, бурхны ахан дүүс, итгэлийн ахан дүүс гэж яагаад хэлээд байгаа гэхээр нэгдүгээр бурхны хүүхд болох хэрэгтэй байна. Итгэлийн ахан дүүстэй болох хэрэгтэй. Ахан дүүсгүйгээр тэр хүн ганцаараа яг нь айлан ганц хүчил амьдрах нь шүү дээ. Тэр хүн туслах хүн байхгүй, юу ч байхгүй гэсэн шүү дээ. Тэ? Тэгэхээр итгэлийн ахан дүүс, бурхан Библиэлд итгэлийн ахан дүүс гэж маш их хэлж байгаа. Ар нургаа хамгаална гэсэн тий. Чуулганаар дамжуулан маш олон зүйлүүд хийж чинь. Тэгвэл ганцаараа явж байгаа тэр хүний хувьд танд итгэлийн ахан дүүс байхгүй бол та итгэлийн ахан дүүсийг хайх хэрэгтэй байхгүй. Бурханаас гуйгаа тий. Яг би таныг чин зүрх сэтгэлээсээ хайж байна. Яг та намайг хаана авч та намайг өөрийнхөө сүм чуулганд аваачиж яв. Бурхан гарцаагүй тэмдэг ямар нэгэн зүйлийг өгнө. Яг бол жинхнээсээ бурханыг хайж байгаа тохиолдол тий. Та яг чиглүүлнэ, удирдна. Тэ ямар нэгэн байдлаар хин нэгнээр дамжуулаад одоо бүр гоё зүйл нь болохоор дээр үе чинь нөгөө нэг онгоц машин байхгүй те интернет хөгжөөгөө байсан болохоор хөлөөр явж штэ маш олон хязгаарлалт нь тэгвэл одоо интернет хөгжсөн энэ цаг үед та ороод хүссэн юмаа сонсож болж байгаа байхгүй. Гэхдээ тэндээс та буруу юм сонсохгүй тул зөвхөн бурхны зүйлийг сонсохын тулд бурхнаас гуйх хэрэгтэй. Бурхан тэр хүн дээр за үнэхээр чинь бурхан чиглүүлнэ. Яг бол өөрийг нь дуудсан хүмүүс бурхан гарцаагүй туслана гэсэн штэ. Тий? Гарцаагүй туслана. Тэгвэл тусламж гарцаагүй ирэх юм байна. Бурхан өөрийн сүм чуулганд гарцаагүй авчирна. Харин таныг дуудчих тэр үед та өөрийгөө даруусгаад сүм чуулганд очих нь ямар чухал вэ гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Дээр Пирс хүртэл хэлжсэн шүү дээ. Би тий нөгөө цэргийн хооронд анх хариун сүнсээр сүнсээр төрчөд би цуулганд явах шаардлагагүй гэж би маш бардам зүрх сэтгэлтэй хүн байсан байлаа гэж өөрөө хэлж байгаа байхгүй. Харин дараа нь ойлгосны дараа сүм чуулган ямар чухал гэдгийг ойлгоод өөрөө сүм чуулган дээр чинь олон хүмүүс сүмийдэг байр. Тэгээд тэр хүмүүс сүм чуулган ямар чухал вэ гэдгийг тэр хүмүүст ойлгуул явж байгаа. Тэгээд тэр сүм чуулган тариа явсангаа тэр хүмүүс сүмдээ хамрагдаад олон хүмүүс тэнд сүм дээр ирж байгаа байхгүй. Аврагдагсад олноор ирж байгаа. Аврагдагсад иржээ гэдэг чинь аврагдагсад нэг хүн дээр сүм дээр ирж штэ. Аварж байгаа хүмүүс тий. Тэгээд итгэлийн ахан дүүс болж байна. Еврей 10:25 дээр эзний тушаал байгаад байгаа байхгүй юу? Та нар хамтран цуглахаа болж зуршил болгосон зарим хүмүүсийг дагалгүй харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие улам илүү зоригжуулъя гэдгсэн. Тэр чинь яаж энэ сүм чуулганыг хэлж байгаа юм. Нөгөө өдөр ойртох тусам нэг нэгнээ зоригжуулж хамтдаа байя гэдэг тийм ээ. Би бинээ босгон байгуулж өвчтөй нэдгэж сүнсний хүлээсэнд байгаа нь чөлөөлөгдөж тийм ээ. Үнний мэдлэгт хүрч ингээ олноор аврагдах тухай л одоо чуулган гэдэг бол ерөөсөө тэр зорилгын дагуу арчилж идэг газар юм аа. Тэгэхээр
Тэгээ нэг гэр бүл болж штэ тий. Тэгээ бурхан гэр бүлээрээ дамжуулж ингээд гэр бүл дээрээ ингээд ажиллаж штэ. Тэгээд одоо нэг байшингаас бэлгэлээ гэж бодоход нэг байшин гэр бүл бий болоход олноороо хүүхдүүд нэмээд тэр гэр бүлд орж ирсэн хүмүүс идгэрж байгаа байхгүй. Идгэрж тэгэрж бурхан орж ирсэн хүмүүсийг идгээж тэнхүүлж байна. Тэгээд өөрчилж байна тий. Сүнсээр төрүүлээд бурханы хүүхэд болгож байгаа байхгүй. Шархыг нь боож тий. Шархыг нь боог гэснээс нөгөө ер нь бол олон итгэгчид олон жилийн явсан итгэгчид одоо бид тэр зовлог мэдэх байхгүй нөгөө өдөртөгчдөөс маш их шархалсан байдаг байхгүй. Шархалснаасаа болоод чуулганд бүр явахаас татгалзаад өвдөлт маш их авсан байдаг байхгүй. Магадгүй тэгээд аюу их одоо өвдөлт аваад бурхны хүмүүсээс анх одоо сүнсээр эхэлжээ сүулдэ ингээд хүний одоо удирдлага хүний одоо ийм буулганд орчоод тэгээд тэрнээсээ маш их шархалсан олон жилийн өмнө итгэж байж байгаа шархалцсан эргэж одоо чуулганд бурхны хүмүүстэй нэгтгэж чадахгүй байгаа ахын ус дуудагдсан одоо ялангуяа сонгогдсон хүмүүс маш их байгаа хэл гэж бодож байна. Тийм учраас та бүхэн те яг өөрийнхөө амийн төлөө одоо ирэх хэрэгтэй, яг үнэтэй нүүр тулах хэрэгтэй, өөртөө уулзах хэрэгтэй. Тэгээд дээр нөгөө анх бид нар чуулганд ирэхдээ бид махан биеэрээ байхдаа ирэхдээ чуулганд хүн л юм болохоор янз бүрийн ашиг сонирхлоор ирж байдаг. Анхны хандлага. Жишээ нь би бол нөгөө ганцаарч ирсэн болохоор нэг хүмүүсийн юм цугларал те найз нөхөд хайгаад ирсэн мэсэ тэр хүртэл бурхан урааж байгаа байхгүй. Анх чи яа сүмд яаж орж ирсэн. Би ганцаарсан учраас найз нөхөд хайгаад тэрэн дээрээ миний итгэл тогтсон мэсэ. Тэр итгэлийг хүртэл урааж байгаа байхгүй. Тэгэхээр анхны тэр таны сүм рүү ямар хандлагаар ямар ашиг сонирхлоор юу хайж ирсэн. Тэр зүйлээ хараасаа тийм зүрхээ нэг шалгаасаа л гэж үзэж байна. Тэр үнэхээр бурхныг хайж байгаа хүн бол эзэн чиглүүлдэг байхгүй. Тийм. Нэг бас сүм цуглаанд хамрагдахгүй. За өөрөө Библи уншаад залбираад болчиндоо гэсэн байдлаар ингээд ер нь сүмээс хол явж исэн он жилүүд би яг тэндээс харах юм бол хүн нэг хэсэг хугацаанд л ингээд айгүй бурхантай ойр юм шиг тэгж байжгаад тэгээд цаг хугацаа явах тусам хүн ингээд өөрийнхөө зан чанар гин нүгэл улам илүү шигдээд ер нь бол чуулгангүйгээр хүн сүнсний ах トゥ наргүйгээр ер нь хүн өөрийгөө бурхан итгээд авч явна гэж боломжгүй юм байна. Тэгж байх цаг хугацаанд хүн яг өөрөө болж гэнэ гэж бодоод байж магадгүй. Гэхдээ маш их нөгөө хугацаа алдаал бид нар маш богино хугацаанд амьдарч байгаа. Тэр итгэлийн ханд үсэ бидний амаар өнөөдөр цөхрөөд магадгүй бардамнаад суцсан байгаа таныг бурхан дахин уучлж дуудаж байна. Дахин таныг өөрийнхөө гэрт ирэх ёстой штэ гэдгийг чинь сануулж иж болох юм аа. Энэ ухаал таны зүрхэнд хүрэх болтугай. Бид бол итгэгч хүн та сүмчүүлгэнгүйгээр өөрийнхөө авралыг хамгаалах аврал төртөө өсөх боломжгүй маа гэж өнөөдрийн гэрчлэлээр хэлхийг хүслээ. Нэмж хэлэх зүйл байвал сүлийн хормыг үлдээж гэн тийм ээ. Бид бүхний бас хамгийн сайн мэддэг дуртай ишлүүд нэг Эфес 3:21 дээр алдрын чуулган дотор бүх үеийнхэнд Христ Есүс дотор үе үед байх болтугай гэх гоё ишлэлтэй. Тийм чуулганаар дамжуулж бурхны алдар гэрэлтэн. Эфес 5:26 дээр тэр чуулганыг үгээрээ дамжуулан усан дугааж цэвэрлэн ариусгаад түүнийг ямар ч толб үрчлээсгүй эсвэл аливаа ийм юмгүй харин ариун гим зэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарч чуулган болох гэсэн билээ гэд. Тэгэхээр нөгөө чуулганд эзэн үгээ өгөх нь шүү дээ. Тэр номлолоороо дамжуулан тий өөрийнхөө хончноор дамжуулан үгээ өгөөд тэгээ чуулганыг угаана гэдэг чинь энэ дээр бас гоё сургаалт үгс 5:14 дээр юм үг байгаа байхгүй юу? Хохирол сүрлийн ирмэгт одоо би тулжээ. Хотол түмэн ба чуулган дотор би шүүгдэжээ гэж байгаа юм. Тэгэхээр тэр яагаад тэр шүүгдээ? Өөрийнхөө дотрыг тэр чуулганыг ирсэн номлолын үгээр өөрийнхөө дотор шүүгдэж байгаа байхгүй. Өөрийгөө шүүж ийн тэр үгээр чуулган дотор шүүгдэж ийн гэсэн үг байхгүй. Тэр үгээрээ шүүгдэж ийн. Тэгээд бас нэг зүйл нь болохоор гайхалтай нөгөө нэг Петр шоронд хоригдож байх үед Үлс 12:5 дээр гардаг шүү дээ. Шоронд хоригдож байх үед чуулган бурханд хандан түүний төлөө тасралтгүй залбирч байлаа гэж байгаа. Гайхалтай юу тий. Тэр хэн нэгэн асуудалд орох үед чуулган тэр чигээрээ
түүний төлөө залбирахад яадаг вүлээ? Чуулган залбирж байгаа үед Петрийн гав гинж нурж унж шоронгийнхаа нэгддэг шүү дээ. Ийм гайхалтай чуулган гэдэг бол биднийг тэ ахан дүүсийн нэг бие дотор сүнслэг нэг сүнсэндтэй баптизм хүрсэн гэдэг нэг бие дотор нэгдсэн бидний нэг бие тэр дотор байгаа даа хамтдаа байгаа. Тэгэхээр нэг эргэтэн байхгүй бол ганцаараа явахгүй шүү дээ. Тэр дутуу гэж шүү дээ тий. Тэгэхээр чуулганы бүх хүмүүс бүгдээрээ нэгдчихэж нэг биеийг Христийн биеийг бүрдүүлээд бие бүгдээрээ байжээж бүрэн бүтэн эрүүл саруул байжээж ямар нэгэн зүйлээс тий хамгаалттай байна гэдэг тий. Нэг одоо эрэгтэй өвдвөл бид нар хамтдаа өвддөг шүү дээ. Яг тэр сүнсээр нэгдсэн байдал чинь ингээд нэг нь ингээд унсан бол ариун сүнс дотор ингээд мэдүүлээд бид нар хамтдаа яолдог. А нэг эрэгтэй алдаршвал хамт баярлдаг гэдэг чинь тэр үг байдаг шүү дээ. Тэгвэл яг л ингээд чуулган гэдэг чинь ариун сүнсэн дотор нэгдсэн нэг бие болсон эзний тэр ариун хүмүүс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Ариун хүмүүсийн тэр чуулган болж байгаа байхгүй. Бурхан аавын ингээд таалж хардаг, баярладаг тэр газар бурхан бүр бэлгүүдээ цутгадаг. Тэгээд тэр чуулганаасаа хүмүүсээ өрөөдөг. Тэр өрөөлийн их үүсвэр тэр их ундраг байгаа байхгүй юу? Тэр одоо нэгарын хүрхрээ гэж ярих юм бол тэр цутгалан, тэр хүрхрээ гоочдог тэр газар байгаа байхгүй юу? Тэр дор ирээд нороход ямар ч хэлсэн те хинч үнэхээр өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. Тийм гоё газар чинь эзний чуулган байгаа байхгүй. Паул дандаа чуулганд хандаж дандаа захиа бичгтээ нэг үсэл амар амгалан та нарт байх болтугай гэж хэлсэн шүү дээ. Чуулганаар дамжуулж бидний амьдрал нэг үсэл гэдэг чинь юу юм? Бидний хийж чадахгүй, бидний үнэхээр чадахгүй зүйл дээр оролцож ирдэг ариун сүнсний юр бусын тэр хүч чадал шүү дээ, тэ. Тэр нэг үслийг хаанаас авах вэ? Би ганцаар гэртээ байгаад хизэж авахгүй байх байсан байхгүй юу? Монгол чуулганууд хинж ердөөсө болохгүй байна гэд тэр чигтээ ингээд тэрийг бурхан хүсээгүй л байгаа байхгүй. Бурхан өөрийн чуулгандаа авчирч өөрчилж тэр нэгүслээ өгөөд тэгээ амраа амгалан тэр баяр хөөр тэр зөвхт байдал нь зөвхөн эзний чуулганаас л ирж байгаа юм. Өөр хааж. Таны нэг хэлсэн Христийн бие гэдгсэн шүү дээ. Тэгвэл Библиэр ингэж яддаг шүү дээ. Чи юунд дуудагдсан түүндээ бай гэж ярьдаг шүү дээ. Одоо нэг дуудаж шүү дээ бурхан. Гар бол гараар дуудаж шүү дээ. Христийн биеийн гар болохоор би чамайг дуудаж байна. Христийн биеийн тэг нүд болохоор дуудаж байна. Тэр тэгээ чөлөөтэй үедээ дуудагдсан уу? Тэгвэл яг чи Христийн болоо. Харин чи боол байхдаа дуудагдсан бол чи эрх чөлөөтэй гэж ярьдэн штэ тийм. Түн дуудагдж байгаа сте. Дуудагдаад ирээд эзэн хаан дуудаж гин, юугаар дуудаж гин тэр газар ирээд тэнд байх хэрэгтэй байгаа байхгүй. Бас дээрэс нь ингэж ярьдэн штэ. Та нар биенийхээ өмнө нүглээ уулаа гэж ярьдаг тийм. Энд дэр түнхд амар чухал зүйл нь за ганцаар явж байгаа хүний хувьд асууя. Та хэний өмнө нүглээ уулах вэ? Тийм штэ. За та биенийхээ өмнө нүглээ уулан ганцаар байгаа хүн нүглээ уулах хөнгө болчлоо. Тийм. Тэгвэл нэг хүнд биенийхээ үгийг өмнө нүглээ улаа гэсэн юм чинь ингээд итгэдэг хүний өмнө нүглээ улаалаа гэж бодъё. Тэнд юу болох вэ? Бурхан хэлдэг ш нөгөө би та нарыг тэг чонн дундах хонь мэт илгээж байна. Итгэгч хүн зүгээр тэр чонн дундах хонь байгаа даахгүй. Яг бол харанхуй дундах гэрэл гэж байгаа штэ. Христ би. Тэгвэл та итгэгч биш хүн гим нүглээ уулахад таны хэлсэн тэр бүх зүйлийг чи олзоод эргээд тань руу дайрна. Яг бол тэр зүйлний цаана чөтгөр ажиллаж байгаа учраас олзолж авахд маш амархан учраас таныг хамгаалах хүн байхгүй. Гэхдээ бурхан юу гэж хэлсэн? Та нар итгэдэг хүүхдүүдийг хамтдаа цуглаад биенийхээ өмнө гэдэг чинь итгэлийн аханд бас хоорондоо биенийхээ өмнө нүглээ уулаа. Тэгээд тэр хүн гимшээд эдгэрэд өөрчлөхөд чуулганыхан бурханы хайраар авч байгаа байхгүй. Тэр хүн гим нүглээс чөлөөлөгд идгэрж шít. Харин чуулган дотор байхгүй байгаа хүн гим нүглээ улаахгүй бол бурхан тэр хүний гим нүглийг уучлахгүй. Тэ? Тэр хүн өөрчлөгдөхгүй. Бурханы нэгүсэл ажиллахгүй. Яг бол бурхан гимшээд өөрчлөг эрэгтэй гим нүглээс эргэж. Дээрээс нь тэр хүнийг хэн авах вэ? Дайсан л. Өргөө давах, тэ? Итгэлийн анханд бас өргөө давах бурханы хайр байхгүй бол тэр хүнийг дайсан л авах байгаа байхгүй. Тэ. Та тэгэхээр хаана юу хийж гинэ вэ гэдэг чинь айгүй чухал байгаа. Яг гим нүглээ хүртэл улаана гэж бурхан зүгээр энэ зүйлүүдийг хэлээг байгаа байхгүй. Хийж байгаа бүх зүйл чинь хэний дотор хийгдэж байна? Бурхан дотор хийгдэж байна. Чөтгөрийн дотор хийгдэж байна. Хэрвээ та бурхан дотор хийгдэхгүй бол таны хийгдэж байгаа бүх зүйл чөтгөрийн дотор хийгдэнэ. Бурханаас гадуур байгаа учраас.
Бурханаас гадуур байгаа хүнийг бурхан хамгаалахгүй шүү дээ. Яг бурхан нэгүслэгэнтэй залбираад өөрийнхөө хитрэг чадлаараа явж байгаа. Гэхдээ хамтдаа олноороо цугал гэдэг чинь бурхан тэр хүнийг ганцаараа нэг хүнийг ингэж явж хагаар чи зүгээр энд төрж ирээд хамтаа нэгтчихээ. Бурханы нэгүсэл тань тий бурханы хүүхдүүдээр би бинээр чинь та нарыг хамгаалуулнаа гэж байгаа юм. Би бинээр ч хамгаал. Нөгөө Христ сүт бүсгийн төлөө сүт бүсгийн төлөө сүт бүсгүй чуулганых төлөө ирсэн шүү дээ. Тэгэхээр та чуулганаас гадна талд байвал эзэн ирэх үед та аль хэдийн нөгөө 5 октод байдаг шүү дээ эмэгтэйчүүд те нөгөө лаага бэлтцсэн лаа те лаага бэлтцсэн дүүрүү зарим муухай октод нь гэсэн чинь лаа байхгүй эзнийг ирэхэд тос байхгүй тэр шиг та чуулганаас гадуур байх юм бол эзэн би танихгүй л гэж шүү дээ. Тэгээд Христийн бие гэж хилчээд байхад нэг эрэхтэн тусдаа би чуулгаан гэж явж чадахгүй байхгүй. Та магадгүй нэг хуруу ч юм уу нэг гар та өөрийгөө даруу байлгал гэж хэлээд байгаа байхгүй юу? Яг тэгвэл нэг юм голцоо нэг юм асуудал нь болохоор нэг хувь хүний эзэн дээр ирэнгүүт л нэг хуучин хүний үхээгүй тэр нэг амбиц нэг өөрийгөө харуулгасан тэр нэг үхээгүйгээс болоод хүмүүс бас аюу ганцаараа яваад идэв юм уу бусдаагаа нэгдэж чадахгүй өөрийгөө даруусгаж эзэн дотор бууж өгч чадахгүй учраас бас тийм учраас шалтгаан бас байгаа юм даа гэж бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас та бол зүгээр л эзний өмнө бол зүгээр бид нар болоод зүгээр л нэг өт нэг жижигхэн юм амьсгал штэ. Тийм учраас зүгээр өөрийгөө буулгаад эзний хүслийн дагуу таалын дагуу байгуулагдсан эзэн өөрөө байдаг, дахлын ширээ байдаг, гэрэл байдаг. Гэрлийн оршихуй гэдэг чинь гэрэл байхгүй. Эзний оршихуй дотор таны дотор байгаа муу сүнс чөтгөрүүд зүгээр л тогтож байд сууж чадахгүй учраас та өөрийгөө гэрэл дотор цэвэрлүүлээд өөрийнхөө төлөө өөрийнхөө хувь тавилга амьдрал тэгээ магадгүй танаар дамжуулж хэдэн хүн хэдэн 100 мянган хүн аврагдах мэдгүй шүү дээ. Тэр дуулгынхаа төлөө ингээд ирээсэл гэж хүсэж чинь чуулганд ирээсэл. Амен. Халелуя. Нэг үг эсвэл хэлчихэд итгэл номон дээр хэлдэг шүү дээ. Чуулган 7 чуулгандаа хамтарч хэлдэг шүү дээ. Тэгэхээр хувь хүнд хамдаагүй. Эцэс бурхан чуулганыг л шүүхээр ирнэ. Энэ чуулгануудад хандаж энэ чуулган зөв байсан уу тий? Тэгвэл энэ чуулган дотор байгаа хүмүүс маань энэ чуулганаас гарч байгаа зүйлийг яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг тий? Бүх зүйлээрээ хувь хүн нэг шүүгдэн гэдэг чинь хувь хүн зөв байсан уу гэдэг нь буцаага чуулгантайгаа холбоотой болчихж байгааз энэ байнга юм холбоотой зүйл байгаа байхгүй. Энэ хоёр нэгэн лугаа ингэж орсон тий? Тэгэхээр бид нар яг эзний өмнө ирэхэд эзэн тэр чуулганыг шүүж байгаа 7 чуулгандаа хэлсэн үгээрээ шүүгдэж байгаа. Тэгэхээр бид нар хамгийн гайхалтай зүйл нь зөв чуулгандаа эзний оршихуй байгаа газар эзний бие болсон эзэн тэр ариун сүнс ажиллаж байгаа тэр чуулгандаа хамрагдаж байна гэдэг чинь эзэн тэр чуулган дээрээ л бид нэр тэр чуулганыхаа нүмер дотор чуулганыхаа шүхэр дор байгаад байгаа байхгүй. Тэгэхээр шүхэр дор байна гэдэг чинь энэ тэндээс ирэх бороо, шуурга бүх зүйл бид нэр чуулганаараа дамжиж хамгаалтанд орж байна гэсэн үг тийм. Тэгэхээр эцэст нь хэлэхэд тийм ээ би гэж ганцаараа байгаа магадгүй хин нэг нь тийм чуулганд хамрагдах бодлого байгаа би эзэнд итгэдэг гэж нууцаар библийг уншаад явж байгаа залбирж байгаа хүмүүст хандаж хэлэхэд та чуулганд хамрагдаараа гэж хэлмээр. Энэ бол таны амийн төлөө. Энэ бол та энэ дэлхийд төрөөд юуны төлөө дуудагдсан гэдэг зорилгоо авч авахын төлөө та чуулганд хамрагдах ёстой юм аа гэдгийг тийм нэлээд хэлэхэд нөгөө эзэн чуулганаараа дамжуулж үүд нээдэг. Тэр нөгөө илчлэлт номдор болохоор чуулганы тэнгэр илчээд бичигдэг. Нээхэд хинч хаахгүй. Хаахт нь хинч нээхгүй. Давидын нүлгүүртэй ариун нэгэн бөгөөд үнэн нэгэн инхүү айлдаж байна. Би чиний үйлсийг мэднэ. Харагдав. Хинч хааж үл чадах нээлттэй үүдийг би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч багч чи үгийн минь сагсан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй гэж байгаа байхгүй. Яг л чуулган дотор л зөв явж ээж чуулган дотор эзнээс ариун сүнснээс үг авж ээж ариун сүнсний тусламжтайгаар л эзний үгийг сахиж амьдарч чадах байгаа байхгүй. Тийм учраас эзэн үргэлж одоо чуулгандаа л эрх мэдлийг өгдөг. Түлхүүрийг өгдөг. Тэр хаалгыг үүдийг нээгдэг. Таны амьдрал дээр нээгдэг тэр үүд, тэр хувь тавилангийн тэр бурхны одоо тэр гайхалтай төлөвлөгөө үүд хаалга бол жинхэнэ эзний жинхэнэ чуулганаар дамжуулж л нээгдэнэ гэдгийг баттай хэлмээр байна. Чуулган дээр бурхан өөрөө ажиллаж байгаа
чуулганд бурхан гэрлээ тусгадаг штэ. Тэнгууд харанхууд байгаа зүйлүүд илчлэгдэж харагддаг тийм. Тэгвэл ганцаараа явж байгаа хүн тийм бурханы гэрэл тусаагаа өгдөг тохиолдолд гим нүглээ олж харах боломжгүй байгаа байхгүй. Тэр хүн харанхууд бүрхэд алхаж юу хийж байгаагаа мэдгүй, ямар гим нүгэл хийж байгаа, яаж алхаж байгаагаа мэдгүй. Нүг гэрэл энлүүний талаар Библиэлд гардаг штэ тийм. Чуулганд ирэхэд бурхан тэр газар гэрлээ тусахад тэр дотор байгаа гим нүглүүд нислэгнэ. Илүү дотор харж эхэлнэ. Өөрийнхөө замыг харна. Тэ чуулгануудаас гарцсан гэртээ ганцаараа явж байгаа өөр чуулган олдохгүй байна гэсэн байгаа хүмүүст хандаж хэлэхэд та бити санаа зовоорой. Ирээд та шалгаад үзээрэй. Гэрэл дотор өөрийнхөө зүйлүүдийг олж хараарай. Тэ шалгаад ирээд бурханы зүйлсүүд юу вэ? Тэдгэр зүйлсүүдийг олж хараасаа гэж хүсэж байна. Яг бол бурхан шалга гэж хэлсэн тэ. Ирээд шалгаад үз өөрийнхөө болж байгаа зүйлүүдийг хар. Тэ тэр бүх зүйлүүдийг гэрэл дотор харагданаа, мэдэгднэ. Харин бардамнаад ганцаараа явж болно гэж бодож байгаа хүмүүст хэлэхэд тэр хүнийг шүүж буруутахаас илүүгээр та бурханд бууж өгөөд харин бурханы өгсөн гайхалтай хувь тавилан руу таны хурдан ороосоо гэж хүсэж байна. Яг бол бардамнаад олон жил ганцаараа явсан бол тэр зам нь буруу байгаа учраас тань дээр ямар ч үр жимс юу ч болохгүй байгаамаа. Харин даруусаад бурханы чуулгантай нэгдэх үед бурхан тэр хүнийг гайхалтай хувь тавилан руу илүү хурдан оруулна. Амен. Танд ийм гоё боломж байна. Энэ бүгдийг ингээд гоё танд уриалж байна тийм. Тийм бүү алдаасаа тийм. Тийм бүү алдаасаа. Аха. Амен амен халелуя. Тэгэхээр хаа нэгэн газар төөрөлдсөн, бодилсан байгаа. Магадгүй бардамнал таны авралыг хааж, таны нүдийг сохсон байх вэ? Тэгэхээр итгэлийн ханд үсэ. Бурхан танд маш их хайртай учраас өнөөдөр бидний гэрчлэлээр бидний амаар таныг дахин дуудаж байна. Таны гэртээ ирээч. Би итгэлийнхаа биетэй холбогдооч, Христийнхаа биетэй холбогдооч гэж өнөөдөр дуудаж байгаа юм шүү. Тэгэхээр та мэрэгэн шийдвэр гаргаад, Бурхны өмнө залбираад, гуйгаад ингээд их боломжтой бүх үндэсний хүсэл чуулганы тэргүүн Есүс учраас та энэ чуулганд ирснээр үнэхээр эрхчлөөнд алхах болно гэдгийг бид танд батлан хэлж байна. Бүх үндэсний хүсэл чуулган таныг урьж байна. Энэ хүрээд өндөрлөө тийм ээ. Дараагийн гэрчлэлээр уулзтлаа. Түр баяртай.